За сайн байцгаана уу? Монгол Орсны өн контентын гал морин жилийн шинэхэн дугаар ингээ эхэлж байна. За бид бүгдийн мэдж байгаачлан 7 хоногийн хамгийн чухал үйл явдал бол мэдээж цагаан сарын баярын өдөр байлаа. За тэгээ нэвчлэгийг одоо шинийн 4-нд ингээ би хийж байна. Хоёр зүйлийг онцгойлон ярил зүгээр юм уу гэж бодлоо. Нэг нь илүү эерэг утгатай, нэг нь болохоор бас нэг жаахан хүмүүсийг шүмжилсэн санаа оноо аваасаа гэсэн утгатай нэг юм зүйл байна. За эхнийх нь бол энэ жилийн цагаан сарын амралт харьцангуй урт. За бусад жилийг бодох юм бол одоо битүүний өдөр амарсан гангийг тооцох юм бол ер нь бол 3 өдрөөр урт болчихж байгаа учраас хүмүүс их тав тухтай, тааваараа тийм сайхан налгар шинэллээ гэж би бол одоо ажиглаа. За айл амтнаар ороход ч тэр за тэгээд тэр айл амтнаасаа ч гэсэн асууж за альчин гэж хэр ирж гин хуучин шиг одоо шиний 1-2-ндоо багтна гэж их бөөнөрөө одоо яруу санд руу явж байна уу орж ирээд тэр тухтай сууж байна те гэдгийг тантахад бол хүмүүс бол ер нь харьцангуй гайгүй сайхан 50 явж байна гэдгийг бол ингээ ярьж байна. За бүр ойрын жишээнээс эдгээр ярих юм бол манай аав ээжинд бол бас бараг 200 ачхуу хүн тэгээ бараг 70-80 гэр бүл бол жилд ирдэг. За тэгэд настай хүмүүс учраас жил болгон л одоо тэр тоо чинь нэмэгдээд байгаа тий. Гэтэл манай аав ээж хоёр бол одоо шиний нэгэнд нилээ өдөөс хойш за сайл утгч явсараа бат тий. За юу болж гинэ гэд мэдээ аваад ярихад өөрөөсөө хоёр дахь айлал орж ирээ гарлаа гэдэг ч юм уу тий. Тэгэхээр одоо бидний дараа дөнгөж нэг айл орсон ч байгаа юм уу тийм баг. За тэгэхээр ер нь магадгүй та бүхэнд ч гэсэн бас тийм зүйл анзаарэгдсэн байхаа гэж бодож байна. За шинийн 3-ны төгжээ өдөр бол харьцангуй гайгүй байна гэж би бол удаан бодсон. За өнөөдөр бол бас нэг 2-3 найзаараа орох хөстэй зүгээр ингээл өглөө ус олцонхоор харахад бол төгжрөл литр ч гэсэн гайгүй байх шиг. За ингэж юм гэдэг. Тэгэхээр бидний одоо цагаан сар болохоор байнга ярьдаг хэлэлцдэг буюу нэг цагаан сараар болоод энэ наадам хоёроо нэг арай жаахан түлхүү амардаг энэ нэг юм илүү хэвэл яад юм бэ гэсэн санаагаа дахиад хэлэх гээд байгаа гэсэн. За наадмар бол бид нар ер нь боломжийн амарчдаг тийм их аятайхан амралт болж таардаг. За цагаан сараар л одоо уулгамч юм шиг л ерөөсөл битүүн хүртэл ажиллаулаа шиний 1-2-3 гэл тэгэл буцаагаал ажилд оруулаад ингээд нэг байдаг. Ингэлгүйгээр зүрхөөс албан ёсныхоо уул журам дээр ч гэсэн оруулаад тий битүүн за болж өгвөл битүүний урд өдрөө ч гэсэн хамаагүй оруулсан яа тийм. За тэгээд хойшоо шинийн 3-5 луга аваачаад бол бас болчлоо ингээд нэг сайхан амраадаг. Тэгээ энэ баяраараа гэдэг л байвал их зүгээр юм уу гэж бодлоо. Хуучин бол их сайхан амардаг байсан шүү дээ. Бүр оюутан сургууль мургуулийн амралт тааруулдаг байсан. Одоо тэгхэн багасчаад болчоод байна. Тэгэхээр би нэг энэ санаагаа дахиад хэлэх гээд байна. Одоо ер нь цагаан сараар хэдүүлээ яг наадам шиг нэг хагас тун сайн оруулаад 7 хоног амарчээ. За тэгээд дараа нь ажил төрөл юмд орчихё. Энд ч бусад биднээс сүрхий цагаан сар мараа ярихтаа бол бусад Азийн улсуудтай харилцуулаад за Монголын цагаан сар бол өөрөө ялгаатай ийм бусад улсууд ингэж амарч байна гэтэргээд ярьдаг. Заримдаа тэнд тэгж амарч байна энд ингэмэр гэж ярьдаг боловч тэнд чинь нөгөө хичнээн хоног амраад яагаад байгаа вэ? Манайд яагаад байгаа вэ гэдгээ ингээд нэг түлхүү ярьж таниулах магадлал нэг бага байдаг юм болов уу гэж л зүгээр бодлоо. За та бүхэн мэдээж ямар санагдчих байгаа юм те одоо тэр бол мэдээж санал сэтгэлээ үлдэх боломжтой шүү. За хоёр дахь миний нэг онцолж ярмаар зүгээр сая цагаан сараар ингээд нэг саяны 3 хоногт анзаарч байгаа зүйл болохоор юу байгаа вэ гэхээр өнөөх нэг цагаан сараа жаахан буруугаар гэдэг юм уу за эсвэл жаахан дутуу гэдэг юм уу ойлгож байгаа хандлага бас ахаад хэдүүлээ ярилцах хэрэгтэй гэж бодож байна. За мэдээж шалтгаан нь ямар ч байж болно. Тэр хүн одоо ийм олон нийтийн баярт дургүй хүн байж болно. Хүн артаа уулзч ярьдгүй хүн байж болно. Одоо ч тийм хүмүүс зөндөө болчиход байна шүү дээ, тий. За эсвэл одоо яадгийн мэдхгүй тэгэл айл хамраар явах дургүй. За ер нь түүхтэй ядаргаатай нэг ийм өв төмөн шалтгаан байгаа. За тэр нь бол бидний одоо
хэрэг биш бах тийм үү? Тэр үний хувийн асуудал баг. За гэхдээ энийгээ бүр ингэж цааш нь лавшруулад хувийнхаа асуудал гэдэг юм уу, хувийн түүхтэй чирэгдэлтэй байгаагаа монголчуудынх болгоод, за Монголын ёс заншлын буруу болгоод, за Монгол уламжлал түүх соёлын буруу болгоод яриад байдаг хандлагууд маань бол мэрсэр хിവэрэ байна. За мэдээж би ингэж ярьснараа тэр хандлагыг байхгүй болгоод ор тэр хүмүүсийг бүгдийг сэхэрүүлж гэгэрүүлэл ингэх гээд байгаа зорилготой юм биш. Зүгээр ер нь сануулж л байхгүй л тэ хүн хэлхээс нааш цаас эдийн нэмгэж одоо чичгээс нааш цоордгүй гэж нэг үгтэй те. Тэр шиг нэг тэр утгаар нь хэлж байгаа шүү. За тэгэхээр цагаан сар гэдэг бол угаасаа бидний баярын, бидний соёлын, түүхийн, уламжлалын тэ гол цөм болсон зүйлсийн нэг мөнөөс өмнө. Хэрвээ чи Монгол хүн гэж байгаа, Монгол соёл гэж байгаа, Монгол түүх гэж бодож л байгаа бол чамайг тэр Монгол гэж хэлэх боломжийг үүсгэж байгаа тийм зүйлийг чинь нөхцөлдүүлж байгаа хамгийн гол зүйлсийн нэг бол яа харахгүй цагаан сар шүү дээ. Тэ? Нөгөө талдаа бид нар бас нэг юм токсик синдромтой юм ярьдаг. Тэрний юу гэхээр яаж энэ дэлхийд одоо ялгарах вэ, гарах вэ? Яаж ингэж Монгол соёл брэнд болох вэ? Тэгээ Солонгосын соёл төгчлээ, Хятадын соёл төгчлээ бид нар яах юм бэ гэх ингээл бас айгүйх ярьдаг. Ингэж ярьдагтай чин төхөж очих, ингэж ярихыг чин бодит амьдрал дээр биелүүлэх хамгийн боломжтой зүйлсийн чинь нэг бол ерөөсөө соёл. Тэ? Манай соёл угаасаа онцлог. Дэлхий дээр ерөөсөө байгаа 8 тэрбумны хэдхэн л ийм соёлтой. Хэдхэн сая. За цагаан сараар аваа ярихад манай цагаан сар бусад Азийн цагаан сараас өөр тий? Бид шал өөрөөр тэмдэглэж байгаа. Ингээл мормалаа унаал тийм үү. За ингээл эдээ будаага өргөөл. За яг янз бүрийн шүүмж төртөж байгаа боловч өглөө тий? Өндөрлөг газар уул өрөө дээр гараал ингээл нар хараал эдэр чи бусад Азууд ингэхгүй байгаа. Цагаан сар хийдэг Азийн соёлд тийм үү? Өөрөөр хэлэх юм бол энэ зан үйл соёлд чи ийм том боломж болцоо потенциал байгаа байхгүй юу? Энийг бид нар харин бусдад үзүүлж, харуулж, дэлгэрүүлж чадах юм бол эн чинь харин бидний брэнд болох нөгөө бусдаас ялгарх өөр байх гэдэг тэр зүйлийг чи хийгээд айгүй ойр боломжийн болгоч хөвөрнө гэсэн санаа. Гэхдээ энэ бол ерөөсөө зайлшгүй. Брэнд байхыг би байнга хэлдэг тий. Брэнд байхын хамгийн гол шалгуурын нэг бол бусдаас ондоо ялгаатай байх байдал. Бусдын хийгээгүй, бусдын яриагүй, тий бусдын үйлдэггүй үйлдэх. Гэхдээ бидний соёлд энэ бол ерөөсөө бүрэн бүтэн бэлэн байж байгаа. За яаж л харин гадагшаа зүг гаргаж таниулж тий Монголын цагаан сар бол одоо магадгүй зарим хүмүүсийн тий Хятадын төрч гэсэн өөрөө жоохон дэж оролддог юм шиг гэж судлаач нар шүүмжилдэг тий одоо Азийн цагаан сарыг Chinese New Year Хятадын шинэ жил болгох гэж оролдоод байдаг тий бүр хэрэгэрдэг гэж хэлж өрөөд байдаг. Тэрнээс ялгаатай гэдгийг л мэдүүлчихэд бидний нөгөө яриа хүсээд байдаг. Нөгөө сүрхий брэнд Монгол хүн яаж одоо бусдаас ялгарх вэ, гарах вэ тий гэсэн ийм юм бүрднэ л гэсэн үг. За тэгэхээр энэ баярыгаа ингээд одоо төвхтэй чирэгдэлтэй мэдхгүй одоо тий муу муухач гэдэг юм сөрөг таагүй зүйлээр хэлж ярих бол ерөөсөө хэрэг байхгүй. За мэдээж яг тэр хүмүүстэйгээ хэлж ярьлаа гэдэг энэ баяр байхгүй болоод гэдэг юм уу. За энэ баярыг монголчууд тэмдэглэхэ болоод ингэ гэсэн юм бол байхгүй л дээ. За гэхдээ тий өчүүн жижиг хард зүйл одоо тий тууланчны юу гэдэг үлээ тий тэр шиг зүйл бол болох боломжтой учраас энийг одоо би илүү үгэлж ингэж хэлж байгаа юм. За тэгээ гаалмар жил маш сайхан гарлаа. За тэгээд энэ жилдээ та бүхэн маань гашгын сайхан дүрлцээд моршгын сайхан хурдлаад Монгол төмний бэлэгдэж хөтөж явдаг гал мор гэсэн энэ хоёр сайхан зүйл давхцсан жилдээ хямар цолбоо өдрөг байгаарэ гэж хүсэн өрөө. За тэгээд бидний бас нэгэн чухал хүмүүн шүтэн болсон эзэн Чингис хаан маань ч гэсэн одоо моржил төрсөн байдаг ийм сайхан уламжлалтай түүхтэй та бүхэн бас мэдж байгаа. За тэгээд энэ жилдээ ирэмгий цог золбоотой хэмэр сууцал төгс дүрэн байх болтугай гэж өрөөгд энэ одоогийн бичлэгэнд босгоё.